Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. За сургалтын маань хамгийн гол зорилго ач холбогдол маань юу вэ гэхээр манай худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж за лангуу төрөлгч иргэд маань энэ хүнсний хаяг шошго одоо хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх заавар, хадгалах нөхцөл, тээвэрлэлт гээд энэ бүхэн дээр одоо хаана те эрсдэл үүсч алдаа дутагдал гаргаж байгаагаа бол харилцан хамтран ярих. За мөн хууль эрх зүйн талаас дүрм журм одоо стандарт мөрддөг хууль дүрм журмыг бол хэрэгжүүлэхэд хаана хүндрэлтэй байна. Аль тал дээр нь одоо бас ингээд өөрсөнд нь төвхтэй байдаг те энэ талаас нь одоо мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мөн зөвлөн туслах зорилгоор ингээд хамтран энэ сургалтыг хийж байгаа нь бол ач холбогдолтой байгаамаа. За сургалтанд нийтлийн хэмжээний худалдаа үржигчний байгууллагууд мөн томоохон худалдааны төвөд хамрагдж байгаа. Энэ үзүүлэх сургалтаар бол яг газар дээр нь байц загч нар маань өөрсдөө аж ахуйн нэгжүүдийг бүртгэх тий аж ахуйн нэгжүүдийг одоо эрслээс хэрхэн өрсөлдөх зөвлөгөө өгөх. За дээрэс нь нэмээд аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө бас энэ хяналтын хуудасны дагуу үйл ажиллагаагаа яаж явуулах ёстой өөрсөндөө тулгарч байгаа энэ асуудлыг бас одоо мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор энэ сургалт бол явагдаж байгаамаа. Лангуунуудаар яваад өөрсдөө давхар ингээ хяналтын хуудасаа бөглөөд авахд бид нар хэд мэддэг ч гэсэн бас дутуу юмудаа бас мэргэжлийн байц загчнаас бас мэдэж авч байгаа нь бас маш их онцлогтой байна. Ерөнхийдөө бол манайхаас адилхан л худалдааны төв ерөнхийдөө бол нөгөө нэг бас ганц хоёр гарч байгаа зөрчлүүд нь ижилхэн байна. Ерөнхийдөө бол наацхан чихрээ задгаа зарах гэх мэт ерөн зөрчлүүд нь ерөнхийдөө ижил байгаад байна. Энийг болохоор нийлээд бас бүгдээрээ бас нийлээд зөрчлийг арилгах тал дээр бас юу вэ гэдэг бас арга чагааг бас бөөндөөс олж авнахаа гэж бодож байгаа. Өнөөдөр энэ үйл ажиллагаа маань болохоор нэгдүгээр биднэрт болохоор маш их сургалт болж байна. Хоёрдугаар болохоор одоо энэ худалдаа эрхэлж байгаа манай энэ түрээслэгч нарт маань бас мэдэхгүй юм уу бас их мэдж авч байгаа нь бас их цаашаалтай байна.